Болор X сархад Улаанбаатар Монгол стандарт тансаг зэрэг архийг хуурамчаар үйлдвэрлэн гар дээрээс худалдаалж байсныг нийслэлийн мэргэжлийн ялтын газраас зохион байгуулсан архигүй Улаанбаатарын төлөө аяны хүрээнд илрүүлсэн байна. Гар дээрээс хуурамчаар үйлдвэрлэсэн архины бөглөө өөр өнгөтэй, акц нь хуучин, сэгсэрч үзвэл тундас үүсч байсан байна. За тус аяны 3 дугаар сарын 1-ээс 1 сарын хугацаанд явуулсан байна. Хуулийн хэрэгжилт согтууруулах ундааны чанар, аюулгүй байдал, хаяг шошиг стандартын шаардлага хангаж байгаа эсгэд цагдаагийн байгууллагатай хамтран стандартын шалгалт хийсэн байна. Улмаар зөрчлийг илрүүлэн арилгуулах хууль бус үйлдэлийг таслан зогсоох чиглэлээр ажилласан байна. За ерөнхийдөө бол манай бас нэг эх орны нэр үнэтэй бүтээгдэхүүнүүдээс бас хуурамчууд гарсан тохиолдол байгаа. За энэ бол цагдаагийн байгууллагууд шалгагдаж байгаа. За сая яг аяны хүрээнд бол биднес одоо хэн шалгалтын явцтай бол Баян зүгт дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 14 дэх хороонд үйл ажиллагаа явуулдаг шилэн захтаас бол шилэн худалдааны төвөөс тансаг нэрийн архи гарсан. За энэ бол одоо яг хаана одоо дүрсэн тодорхой бус үйлдвэрлэлийн бус аргаар хийгдсэн. Ийм хаяг шошин шаардлага хангахгүй ийм одоо бүтээгдэхүүн байсныг биднээс илэрлэж хурааж авсан байгаа. За мөн одоо бас Аранзал Трейд компани сайхан архи байгаа. За энэ бол өөрөө одоо компани бол тусгай зөвшөөрлөд дууссан. Тусгай зөвшөөрлийнхэн одоо сэргийгт шатанда явж байгаа хэдий ч гэсэн тухайн удаа үйлдвэр маань тухайн үйлдвэр нь бол барилга одоо байгууламжинд байх үйлдвэр нь объект нь байхгүй ийм одоо үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс худалдаалж яасан ийм зөрчлүүд байгаа. Ийм зөрчлүүд байгаа. За эх орны үйлдвэрээс гадна бас одоо олон улсын одоо гэдэг юм уу одоо тийм Хятад, Солонгос, Оросын одоо холбооны улсын архи тасгалтуулах хундаа бол бас хэмжээгээр импортын ямар нэгэн зөвшөөрлөгөөр орж ирсэн юм. Энэ шалгалтын хүрээнд энэ аяны хүрээнд гарсан. За энд бол Оросын холбооны улс эрхөө болон одоо хяхтаас бол манай иргэд бол одоо ганцаар согтуур хундаа оруулж ирж энэ одоо зохиж зөвшөөрөлгүй одоо газруудаар ингээд худалдаалж авсан юм зөрчлүүд бас байгаа. За мөн түнчлэн одоо Хятад болон Солонгос одоо хоолны газруудад бас Хятад улсаас оруулж ирсэн ямар нэгэн одоо зөвшөөрөлгүй Хятад архиуд бас худалдаалж авсан юм зөрчлүүд одоо энэ аяны хүрээнд бас гарсан юм зөрчлүүд байна. За шалгалтанд худалдааны 126 хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний 82 газар хамрагдсан байна. За ингээд 184 зөрчил илрүүлэн 23 аж ахуйн нэгж албан тушаалтанд 7 сая 144 мянган төгрөгийн торгуул ногдуулжээ. За мөн тусгай зөвшөөрлөхгүйгээр архи согтууруулах хундаа худалдаалсан 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 35 нэр төрлийн 12 сая 542 мянган 400 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгосон байна. За тухайлх юм бол энд дийлхэн тавьсан байгаа. Эдгээр архинууд ингээд нэрээр нь та бүхэн ингээд зургийг аваад аюуг нь хаягтаа авчиж болно. Одоо өөр үйлдвэрийн бүтээгдэхүүний шил савыг ашиглаж ингэж үйлдвэрсэн гар аргаараа үйлдвэрсэн ийм архинууд байж байгаа тийм. За ер нь бол хуулийн дагуу хүнсийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль дээр тодорхой заагаад өгсөн байгаа. Одоо бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг одоо тухайн одоо худалдааны байна уу, хоолны байна уу, сүлжээндээ одоо учрах үр дагаврыг одоо тухайн байгууллага өөрөө хариуцахаар ингэж зааж өгсөн байгаа. За хуулийн яг санкц нь болохоор хүнсийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дээр байж байгаа. За энэ дээр бол хөдөлмөрийн хүйсний хуулийн этгээдэг бол хөдөлмөрийн хүйсний хэмжээг 50 дахин албан тушаалтныг бол 30 дахин нэмэгдүүлэх хэмжээний төгрөг торгоно. Тухайн бүтээгдэхүүнийг хураана. Тэгээд тэр чинь бас хураахтай учиртай шүү дээ тийм ээ. Одоо нөгөө шинэ хуулиар бол альва хүнсний бүтээгдэхүүн зөвхөн архи гэхгүйгээр хурааж аваад бол тэрийг шинжилгээнд заавал хамруулах ёстой. Шинжилгээнд хамруулсны үндсэн дээр одоо устгах уу тийм ээ одоо тижэл бордонд хэрэглэх юм уу эдгээр асуудлууд бол ер нь ганцхан архин дээр биш одоо бусад хүнсний бүтээгдэхүүн дээр яригддаг асуудал. Энэ бол хуулиараа яг хуульчлаа зохицуулаад өгсөн байгаа. Аяны хүрээнд 17 нэрийн архи, 3 нэрийн дарс, 5 төрлийн шар архийг шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс чанарын шаардлага хангаагүй 8 архи, 2 нэрийн дарс, 2 нэрийн шар архи нийлэрсэн байна. За мөн хил гайлаар иргэд архи согтууруулах хундааг оруулж ирэн цахим орчинд зарж байгаа зөрчил нийслэлийн мэргэжлийн ялтын газраас хэлж байна. За цаашид архитан согтууруулахтаа тэмцэх хуулийн захиргааны шинтгэлийн хэмжээ бага байгаа нь хариуцлагын хөшүүрэг болж чадахгүй байна гэдгийг албаныхан мөн үеэр онцолж байсан юм а.